Сүүлийн үед энэ уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг хүмүүс, зарим нэг олигархууд энэ Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хэлгэнүүлж байна, ард түмнийг өөлүүлж байна. Та бүхэн бүгдээрээ одоо радио телевизээр харж байгаа. 3 тэс сумын нутгийн иргэд өөлөөд ярьж байгаа шүү дээ. Газар нутгаа хамгаалж. Тэд төрөөс өрөөсөө юм гоогааг зөвхөн газар нутгаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдгэсэн. Байгалийнхаа онгон нагшин байдлыг экосистемийг бүрэн бүтнээр навж үлдгэсэн л ард түмний одоо илэрхийл санаа бодлоо. Ард түмэн газараа ухуулахгүй гэж яхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ? Энэ анханаас хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байгаа. Ерөнхийдөө энэ тухай асуудлаар би 2-3 удаа та нарт бас үүрэг даалгавар өгсөн. Тэгээ энэтэй холбогдоод байгаа тэр нэр холбогдоод байгаа нөхөр төр улсын их хурлын гишүүн Цоочилсүрэн гэдэг нөхөрт би хэд удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж хондгүй шунал бай. Эх орны газар сэндэчээд ард түмэн бохимдуулаад ховдоо ашиг олно гэж одоо улсын их хурлын гишүүнээр сонгогддог байх гэж би бодож байна. Албан тушаалтнуудыг авилгалдаг байсан бол одоо ард түмнийг авилгалдах гэж оролдож шүү дээ энэ олигархууд. Тагнуулын дарга, цагдаагийн дарга. Та бүхэн тэр одоо саяны хилцүүлэг дээр харж байгаа бах. Тэр 3 тэс сумын иргэн нямдаваа гэж хүм хэлж шүү дээ. Энэ уул уурхайг зогсоохын төлөө хөдөлсөний төлөө 3-5 сая төгрөгөөр одоо амын барих гэж оролцсон гэдэг одоо иргэн хүн улс орон даяараа ярьж байна авилгалын асуудлыг. Тэгээ сумынхаа удирдлагуудын асуудлаар. Яагаад цагдаа энийг шалгахгүй байна? Улаанбаатар хотод уулзалтанд оролцохоор энэ хилцүүлэгт ирэхээр ирсэн 40 орчим хүнийг хавилгалтах гэж оролцсон гэдэг тэр хилцүүлэлт оролцож байгаа хүмүүс радио телевизээр ил цагаан үнэн байдлыг ярьж байна. Яагаад энийг та нар шалгахгүй байна? Нүдэн дээр чинь авилгалын хэрэг явагдаад байхад яагаад шалгахгүй? Нүдэн дээр чинь хууль зөрчөөд байхад яагаад шалгахгүй вэ? Тэр сумын удирдлагуудыг энэ Сауд Говид өгсөн ашигт малтмалын лицензийг тэр бичиг баримт чинь хурамшаар үлдгэсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж тогтоож шийдвэр гаргах ёстой байтал тэр хурлыг хуралдуулахгүйгээр албан тод бичээд байгаль орчны яам руу явуулчихсан тийм ээ. Хууль бусаар энэ ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Яагаад энийг олж харахгүй байна? Байгаль орчны сайдаа, уул уурхайн сайдаа ард түмнийг авилгалдах гээд оролдож байхад яагаад энийг шалгахгүй цагдаагийн дарга, тагнуулын дарга хэрэг үүсгэх шалга энийг. Тэр 370 мянган тонн нүүрсний хулгай яасан бэ? Ерөнхийдөө жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж ийн л гэдэг. Үр дүн хаа байна? Энэ шудраг ёсыг тогтоох ёстой сайдраа. Энэ ашигт малтмалын лицензийг туслах ёстой. Тэр тостон өмбийн ордыг улсын тусгай хэрэгцээнд хамгаалтанд авах ёстой. Байгаль орчны сайдаа. Өнөөдөр та шийдвэр гаргаад ашигт малтмалын хэрэг газар энэ тостон өмбийн ордонд энэ ашигт малтмалын ажлыг явуулж байгаа энэ компани лицензийг цоцол бидөө. Гэт өөрөг өглөө шүү. Тэр аваачаа тавьсан байгаа тэр машин техник хэрэгслийн журмал цагдаагийн дарга. Та өөрөө газар дээр нь очиж ажил. Тэр ард түмэнд хээл авахуул өгөх гээд байгаа тэр нөхдүүдийг хэрэг үүсгэж шалгах цагдаагийн дарга, тагнуулын дарга. Нөхөн сэргээлтийн хийлэг хууль бусаар одоо олборлолт хийсэн энэ компани, Сауд Говийн компани. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өгцгөө. Сайдынхаа ажлыг өг. Сайдныхаа ажлыг өгцгөө. Тэр холбогд халбан тушаалтнууд та нар бүгдээр ажлаа өг. Өвлийн төсвөн одоо 30-40 градусын хүйтэн 30 мянган Сүхбаатарын талбай дээр жагсныг та бүхэн битгий малтаарай. Энэ хүмүүс яах гэж жагссан. Энэ Монгол улсад шудраг ёсыг тогтоож өгөхийг хүсэж жагссан. Тэр ард түмний хүсэлтийг, тэр ард түмний итгэл найдварыг бид нар хариулах үүрэгтэй. Хуулийн өрөөнд. Тийм учраас энэ хууль зөрчсөн энэ Сауд Говигийн үйл ажиллагааг талсан зогсоо. Үүнээс гадна 3-4 компани байгаа тэнцээ бас. Өнөө маргаашгүй газар авах гээд байж байгаа. Тэр лицензүүдийг цоцол. Тэр тостон өмбийн ордыг бүхэлд нь одоо улсын тусгай хэрэгцээнд ав. Монголын хууль хяналтын байгууллага шударгаар ажиллана гэдэгт би итгэж байна. Тэр шударгаар ажиллана гэдэгт би итгэж байгаа. Монголын шүүх бас. Одоо энэ ашиглаж байгаа уул уурхайгаа л ашигла. Илүү газар битээ ингэж одоо уул уурхайн ажил явуулаад энийг таслан зогсоох хэрэгтэй. Тэр 5-толгойгоо ашигла. Тэр оюутлогоогоо ашигла. Одоо ашиглаж байгаа уурхайнуудаа ашигла. Энэ асуудлыг журмал сумын газар сайдаа.
Та бол одоо төрийнхөө талбайг, эх орныхоо төрийнхөө талбайг бусдын нутаг дээр одоо мандуулж исэн тамирчин эх орн гэж юу гэдгийг та биднээс илүү мэднэ. Тэгээ эх орн чинь газар нутаг дээр тогтож байгаа. Ард түмнийхээ амьдрах орчин бол энэ газар нутаг. Энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал энэ байгалийн экосистемыг ямар ч хүн хөндөж болохгүй. Ямар ч хууль энэний өмнө бүхийх ёстой. Ийм л үүрэг даргалгал өгье. Ингээ ажилдаа орцох нөхөд сайдар. Явцгааж болно. Хөл дарга нар.